Хэрхэн бол маань автоморал намайг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэх ёстой 20 shortcut-ын талаар та бүхэнд демо көрөхөд бэлэн болсон байна. Эдгээр зүйлс маань таны цагийг маш их хэмндэг тул та бүхэн оролдоод үзээрэй гэж хүсмээр байна. Мөн үүнтэй холбоотой болон ирээдүйд суралцмаар байгаа зүйлсийн талаар та бүхэн манай альч сошиал платформд чиглэлтэй илэрхийлж болно гэдэг та бүхэнд хэлэхэд таатай байна. Тэгээ мөн YouTube цугийн маань та бүхэн subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэдүүлээ хамтаа нэмэр гоорцгоё. Та бүхэн өдөр тутамдаа хэрэглэхэд зохимжтой 20 shortcut-ыг та бүхэнд өнөөдөр хүргэж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд copy буюу та бүхэн тухайн хуулмаар байгаа зүйлээгээ Ctrl+C дарснараа идэвхжүүлээд мөн хоёр дахь болон paste буюу Ctrl+V дарснараа та бүхэн саяны хуусан зүйлээ буцаага гаргаж ирэх боломжтой. Мөн үүнтэй адилхан та бүхэн энэхүү зүйлээ идэвхжүүлээд Ctrl+X дарснараа энийг маань тэр чигт нь cut хийх буюу бидний 3 дахь shortcut байгаа. Энэ зүйл дээр хэрэг та янз бүрийн алдаа гаргаад энийг буцаамаар байгаа бол undo буюу 4 дахь бидний shortcut Ctrl+Z дарснараа энэхүү үйлдэл маань буцаагдана гэсэн үг байгаа. 5 дахь shortcut буюу Windows Zig даслалтай та бүхэн дарснараа emoji-нууд болон тэмдэглэлүүд та бүхэнд гарч ирдэг. 6 дахь shortcut түлхүүр үгээр нь зүйлийг хайж олох буюу Ctrl+F дарснараа энэхүү хайлттай систем та бүхэнд гарч өгөөд жишээлбэл энэ дэр хэдүүлээ magnifier гэж хайснараа энэ зүйл маань шараар хүрээлэгдээ та бүхэнд илүү дотор гаргаад ирж байгаа. 7 дахь shortcut narrator буюу screen reader та бүхний дэлгэцэн дээр байгаа зүйлийг компьютер танд уншиж өгөх байгаа. Инként бол window key Ctrl Enter гэдэг зэрэг дарснараа narrator dialog OK button Alt+O heads up гэх мэтчлэн 8 дахь shortcut буюу magnifier маш жижигхэн байгаа зүйлүүдэд та бүхэн тодруулж харах энэ зүйл маань харааны бэрхшээлтэй болон харж чадахгүй байгаа хүмүүс тохируулсан болон үүсгэсэн нэгэн функц байгаа. Энийг гаргахын тулд window keys дээрээ нэмэх гэдгийг хамтдаа дарснараа magnifier маань та бүхний дэлгэцэн дээр гараад ирнэ. Эндээс гарахыг хүсвэл энэхүү X дээр дараад гарч болно. 2 shortcut та бүхэндээ зэрэг зүйлээ харуулъя гэж бодлоо. 9 дахь нь болохоор буцах, 10 дахь нь болохоор go forward гэсэн сонголтууд та бүхэнд байгаа. Энийг би та бүхэн вебсайтн дээр харуулъя. Яг одоо Boards вебсайтн дээр байна. За энэ зүйлийнхаа өмнө хэлбэр рүү та бүхэн орохыг хүсэх юм бол Alt зүүн тишээ сум дарснараа буцаагаад вебсайт руу н орчиж байгаа. Хэрвээ хуучин хэлбэрт нь байлгамаар байвал Alt баруун тишээ та бүхэн дарснараа буцаа хэвэн байдалтай орох. Мөн 11 дахь таны өдөр тутамдаа хэрэглэх хэрэгцээтэй нэгэн shortcut бол Ctrl+R буюу энэхүү зүйлийг та бүхэн вебсайт болон имэйл дээр ашиглах боломжтой. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ вебсайтыг та бүхэн refresh буюу ахаад уншуулаа шинээр гаргахын тулд Ctrl+R дарснараа энэ зүйл маань ахаад тухайн үед нь шинжлэхдээ та бүхэнд гараад ирнэ гэсэн үг байгаа. 12 дахь хүмүүсийн ажилд маш их цагийг хэмнэдэг нэгэн зүйл бол snip буюу screenshot байгаа. Энэ зүйлийг та бүхэн компьютер дээр хийхин тулд Windows Shift S-ийг хамтдаа дарснараа энэхүү дэлгэц та бүхэн дээр гарч ирнэ. Дээдлийн хэсгээр та бүхэн ямар хэлбэрээр нэр зураг авмаар байгаа гэдгийг та бүхэн сонгож болно. За эхний хэсгээр хэдүүлээ энэ 20 зүйлийгаа snip хийгий гэд шууд итгэжүүлээд 50 гууд баруун гар талд танд notification буюу саналга гарч ирнэ. Энэ зүйлийгээ та бүхэн хүсэх юм бол өөртөө хүснээрээ нөхөө харандаа болон тодруулагчаар та бүхэн илүү мэдээллийг үлдээж болно. Энэ зүйлийг та бүхэн хадгалж, копидж, аль эсвэл хүссэн үнтэйгээ та бүхэн энийг хуваалцах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Бид өдөр болгон ямар нэгэн файлтай байнга харилцаж яадаг бөгөөд Windows дээр тэйлэн одоо File Explorer-ыг бол байнга бид нар бол нийцдэг байгаа. Энийгээ та бүхэн зайшгүй доошгоо орж нэг шаардлагагүйгээр Windows-ийг дарснараа File Export таны дэлгэцэн дээр гарч ирнэ. File Export дээр та бүхэн шинэ файл нээхийн тулд Ctrl+Shift+N гэдэг та бүхэн дарснараа шууд шинэхэн файлыг бол нээх боломжтой. Энэ дээр та бүхэн өөрсдөө хүснээрээ нэрийг өгөөд Enter гэснээрээ файл маань шинээр үүснэ. 15 дахь та бүхний хэрэглэхэд цагийг хэмнэдэг нэгэн shortcut бол Address bar дээр хайлт хийх. Энийг хийхин тулд та бүхэн Alt+Z гэж дарснараа дээр итгэжээд өөрсдийнхөө түлхүүр үгээр та бүхэн хайж болно. 16 дахь shortcut буюу та бүхэн мөн адилхан File Explorer дээр search box дээр түлхүүр үгээр нь хайлт хийхэд илүү амар байлгахаар ингийн тулд
Ctrl E гэдгийг та бүхэн дарснараа энэ дээр харах юм бол итгэвчээд энэ маань гараад ирж байгаа. 17 дахь та бүхний цагийн хэмжээний shortcut бол Windows-ийн Settings-ийг гаргаж ирэх. Инхийн тулд та бүхэн Windows I-г хамтан дарснараа Settings-ийн маань хуудсан шууд та бүхэн дээр гарч ирнэ. Энэ нь та бүхэн хүссэн тохируулга өөртөө хийх боломжтой. Та бүхэн өөртөө ашиглаж байгаа аппликейшн бол ямар нэгэн зүйл маань үнэхээр 100% хаагдсан эсгийг та бүхэн шалгахын тулд Task Manager-ыг нээдэг байгаа. Инхийн тулд Ctrl Shift S гэдэг гурван туслаарыг та бүхэн зэрэг дарснараа энэхүү Task Manager та бүхэнд гарч ирнэ. За энэ нь маань үнэхээр ашигламааргүй байгаа. Таны хурдыг сааруулад байгаа зүйлүүд байгаа. Та бүхэн унтраах боломжтой. Жишээлбэл Microsoft Teams-ийг яг одоо ашиглах хэрэгцээг болохоор End Task гэж дарснараа энэ маань тэр чигтээ хаагдана. Сүүлээсээ 2 дахь буюу 19 дахь таны цагийг хэмнэх боломжтой нэг shortcut Windows D байгаа. Ямар нэгэн зүйлийг та ажил дээр хийж байхдаа сургууль, соёл хин нэгэнд харуулмааргүй эсвэл тэр зүйлээ төр дэлгэцнээс гаргамаар байгаа бол та бүхэн Windows D-г дарснараа нөхөд зүйл маань доошгоо орох байгаа. Энэ зүйл маань шууд гарч байгаа гэсэн үг биш шүү гэдгийг бас хэлмээр байна. Хамгийн сүүлийнх та бүхэн компьютераа үргэлж хааж агаараа гэж зөвлөмөр байна. Инхийн тулд та бүхэн Windows L дарснараа таны компьютер хаагдана. Өнөөдөр та бүхэндээ таны өдөр тутамд хэрэглэхэд хэрэгцээтэй цагийг тань хэмнэдэг 20 keyboard shortcut та бүхэндээ хүргэлээ. Бичлэгийг маань дууссан туслан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.